За сайн байна уу? Манай Алюка пэйж дагагч нарт бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гов алтай өнгөрөө явж гин. Энэ алтай нуруунд дотор ороод өнөөдөр өлгийн орох төлөвлөгөөтэй явж гин. Тэгээ яг үзэгчтэй бас өвөл явхад юу хэрэгтэй вэ гэж ерөнхийдөө нэг тийм зөвлөмж маягийн юм бас хүргэе гэж бодоод. За мэдээж өвөл явхад бол хүүтэнд сайн бэлтгэлтэй гарах хэрэгтэй. Нин даруй одоо юу шаардлагатай вэ гэх юм бол миний бодлоор бол хамгийн чухал юмнууд бол за болж өгөөлөө штэ. Бензинын паяалнаг хамгийн чухал юм. Бензин бол олон жоохон бензинтэй явж хахад бол газанд бол найд гарахгүй, газ хөлдчихдөг. Тэгээд гаргаж байгаа энерги нь бол хамаагүй бага. Машин ч асахгүй байлаа гэж чи ядаж паяалнагаараа машина халаач нь бүр болохгүй бол машин дотроо нөгөөдгөө тавиад суучин машин эвдэрлээ ч гэсэн. За Канадад бол заавалчгүй машин дотор лаа авч явах хэрэгтэй гэж ярьдсан байлээ. Яагаад вэ гэвэл нэг дөлнийг гал машин дотор асж яхад бол хүн хөлддөггүй гэдэг жисэн. Тэр нь ч үнэн байж магадгүй. Лаа тэртээ дэрүүл хямдах юм чинь 2-3-аар насагаал дотор нь байж гिचсэндээ одоо дараа жалхмаа хийхдээ бодоод одоо тооцоолоод яхад ямарч хөлдөж өгөхгүй. За мэдээж сайн татлах хэрэгтэй. За багж сайтай явах хэрэгтэй. Өвлийн дугуйтай явах хэрэгтэй. Болж өгвөл гинжтэй явах хэрэгтэй. Машины одоо бүрэн бүтэн байдлыг бол маш сайн хангаж ийж явах хэрэгтэй. Одоо шөндөө бол хас 30 40 тэгээд одоо эзгүүхээр газар машин эвдэрчих юм бол одоо ямар хинт найдах вэ? Өөртөө л найдаж явахгүй бол хамгийн чухал юм бас нэг юмнууд нь болохоор за наалдан пад, нөгөө нэг саарл скотч, абро бол бас их хэрэг болно шүү. Жохон цахилгааны лент. Тэд гүрэн гэдгэн 20-30 мянган төгрөнд багтахаар юм чи машин дотор аваад ерөөсөө шидчих хэрэгтэй. Тэр бол зайшгүй нэг өдөр та нарт бол хэрэг болно шүү. 100ч бай, өвлч бай. Энэ 76-тайгаа явж байгаа, энэ 78-тайгаа явж байгаа. Энэ ажиллаар өлгийгээс хүмүүс тасч аваад цаашаага дарахтын отгороор ингээд тойроод явах юм. Хоёр яаж явж байгааг бол машин дотроо бас унтаа яваад байгаа. Вебастагаа асаалттай. Ер нь бол Вебастаг хэрглэж байгаа өмсөд бол хамгийн их дээр нь тавьж ажиллуулсан дээр юм байлээ шүү. Яагаад вэ гэвэл баг дээр нь тавихаар одоо шатах камер дотор чинь ингээд нагаар үсээд, янданд чинь бас үсээд, их хүүт нь бол тэр нь ингээд бариад бөглөрчих магадлал маш өндөр магадaltaй юм байлээ шүү. Тийм учраас бол одоо их хүүтэнд явж байгаа бол ерөөс хамгийн тултал нь ажиллуулаад ажиллаусаар байгаа л унтраах хэрэгтэй. Хэрвээ баг дээр нь тавьж агаад баг дээр нь тавина гэдэг чинь асж байгаа, унтарж байгаа тэр тоолонд чинь тортог үсээд шатах камерт чинь дараа нь хасахад нөгөө агаараа авч чадахгүй, агаараа гаргаж чадахгүй, бөглөрөөд ажиллахгүй болох маш өндөр магадaltaй юм байл шүү. Тийм учраас хэрвээ баг дээр нь тавихаар бол унтраахынхаа өмнө хамгийн их дээр нь тавьж агаад бүтэн нэг сайн халаагаад сайн шатаагаад тэгээ унтраах хэрэгтэй юм байл шүү. За энэ өнөөдрийн зөвлөмж.